хөдлөх хөрөнгө ба үнд цаасанд хөрөнгө оруулахын ялгааг нэгэн гэр бүлийн жишээгээр тайлбарлая. Залуу усууд хонжир цуглаанаас их хэмжээний мөнгө ходжжээ. Хараа хоёлаа хоцсон мөнгөө юунд зарцуулах вэ? Харин Хувьцаа худалдаж авах уу? зааш дэмий баха. Эрсдэл багтаагаар үйл хөдлөх хөрөнгө худалдаа авсан дээр юм шүү. Тэгвэл мэрэгжлийн үнээс зөвлөгөө авъя. За тэгээд. Сайн байна уу? Та бүхэнд юугаар туслах вэ? Сайн байна. Бид хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах гэсэн. Хөрөнгө оруулалтын таны инженеэр маргаашийн ашиг олох зорилгоор өнөөдөр өгч буй мөнгө юм аа. Хөрөнгө оруулалтын сонголт ихтэй хамгийн өндөр ашиг өгөөж цаг хугацаа, эрсдэл, төрөл зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Та бүхэнд үйл хөдлөх хөрөнгө болон үндэс цаасанд хөрөнгө оруулах талаар тайлбарлаж өгье. Үйл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах гэдэг нь байшин байрлал худалдан авч эзэмших, удирдах үйл ажиллагаа юм. Харин үндэс цаасанд хөрөнгө оруулах гэдэг нь компани болон засгийн газрын гаргасан үндэс цаасыг худалдан авах үйл ажиллагаа юм аа. Үйл хөдлөх хөрөнгөнд инфляцийн эрсдэлтэй Монгол улсын инфляцийн түвшин харьцангуй хүчрээс үнийн өсөлтөөс ашиг олох боломжтой. Төрийн тогтмол олгох доторны хөнгөлөлт идэх боломжтой. Гэсэн давуу талуудтай бол цаасны хувьд өндөр өгөөжтэй, хүн бүр оролцох боломжтой. Компани оршин тогтноо бүхэл хугацаанд эзэмших боломжтой. Сонголт ихтэй. Хөрөнгөний хувьд өрсөлдөөнтэй санхүүгийн өсвөрийг шаарддаг. Цаг хугацааны ихээр илүү үйл хөдлөх хөрөнгө эзэмших нь жил бистэй адил учраас зардлын асуудлууд тулгардаг. Гэсэн сул талуудтай бол үнэ цаасны хувьд өгөөжтэй зэрэгцээ, өндөр эрсдэлтэй. Компани ашигаас шууд хамаадаг. Бизнес нийлүүлэлтийн тэнцвэрээр өндөгддөг. Эдгээр мэдээллийг ашиглан хосууд маань зөв зөвлөлт хөрөнгө оруулалт хийж их хэмжээний өгөөж хүртэж чаджээ. Created using Powtoon.